сүлдтэй төрийн буулганд зүтгэж элдтэй цаазын зарлиг дор жагсаж Монгол хуулийн амийг сагсан морьтой дээдсийн удамтай ирээ. Морьдс алтан хурандаа цолыг мөрөн дээрээ асаасан домогтой ирээ. Өндөр алтан оргил шигийн өдөө дэшээ химэртэй цоглог ирээ. Эрэмбзэнда зэрэг дэвийн ихний шатнаас ахин дэвшиж гэрийн цэргээс хурандаа хүрсэн жинхэнэ намтартай игэлгүй ирээ. Шудраг чанхан хөвгүүдийн аашийг шудраг зангийн үйлээр номхруулж жудаг цадигтай хүмүүн ёсны журмыг сахиулсан дайчин ирээ. Тангараг үнэнд сөгдөн залбирч зангараг сүрээрэн бусдыг манлайлж бүтээл номын шидийг үзүүлж бүтээн байгуулахын эдийг харуулж онжилүүдийн түүхийн төвчөнд овг нэрэн дурсан бичүүлж олныхон төлөө бусдын төлөө онцгойрч явсан хөдөлмөр чирэгтэй. Урлаг спорт соёлын үрийг өргөжлөн тэмүүлэх хүслийн галыг салбар бүхэнд түгээн дэлгэрүүлсэн сайн үйлсийн түүчээ ирдэ. Ховдын хязгаар манхан сумаас хоньны бэлчээр аавын гэрээс хорвоогийн аянд жигүүр дэлгэн хотлын үйлсэд зүтгэлтэй нэмсэн ажил жамдрах ингийн зөнтэй аз жаргал түгээхийн гэрэлт совинтой оюуны бядтай сэтгэлийн бяртай омогшил дүүрэн Монгол хурандаа даруй дайнургийн нэрийг сахиж таван богдалтай хаан сүлдийг тахиж хаан трийн хишигт залбирсан халтрын пэрвсрэн гавьяатай эрхон. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг. Монгол улсын гавьяатад цол хүртээх тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 хэсгийн 7 дахь заал. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 хэсгийг тус үндэслэн зарлиг болгох. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан хурандаа халтрын пэрвсрэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил идэвхсэн ажиллагтай бүтээлч өөрийн эрдэм боловсролыг зориулан ажилласныг үнэлэн Монгол улсын гавьяат хуульч цол хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хөрөлсөв.